За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Боловсролын тухай ярилцах подкастын маань энэ удаагийн дугаарын зочноор нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирал Солонбаатар багш маань ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Өрсөн явдал баярлалаа. За хоёлаа ярилцлага эхлэхдээ таны өмнө ажиллаж исэн ажлын туршлагууд хизээ хаана ямар байгууллагад ажиллаж исэн бэ гэдэг талаараа ярилцаад эхлэе. За би Дундгой аймгийн Баян Жаргалан цагаан дэлгэр суманд ажиллаж исэн. За дараа нь Улаанбаатар хотын ирээдүйн зохицлбор сургууль. За Очлоо олон улсын сургууль. За дараа нь 23 дугаар сургууль. За тэгээд хөдөө аж ахуй их сургуулийн харьяа ахлах сургууль. За тэгээ одоо нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд ажиллаж байна. Зөв. Та ерөнхийдөө тэр хэдэн жил ажиллаж байна гэсэн үг лээ? Одоо улсад 36 дахь жилд ажиллаж байна. Зөв. Хамгийн анх таны багшийн ямар чиглэлийн багш вэ? Би Арангаан багшийн сургуулийг бага боловсролын багшаар төгссөн. Зөв. Тэгээд одоо бас дараа нь Монгол Улсын боловсролын их сургуулийг математик монгол хэлээр хөрвөг сургалтаар дүүргэсэн байгаа. Зөв. За хоёлоо таны багын багшийн тухай гэдэгтэй таны үндсэн суурь бол багын багш юм байна шүү дээ. Тэгэхээр багын багшийн одоо онцлог юу вэ те? Багын багш хүүхдүүдтэй юу одоо сургаж заахын төлөө байх ёстой вэ? Онцлог арга барил нь ямар байхаа гэдэг талаас хоёлоо ярих те. Би одоо манай бага ангийн багш Амерингийн Сэрэтэр гэж хүн байсан. Одоо бурхны оронд залгарсан байгаа. Тэгээ би бас багш маань үнэхээр багш хүн ямар байдгийг надад одоо би хүүхэд байсан ч гэсэн тэр хүний заасан арга барил бүх зүйлийг бас өөртөө шингээсэн гэж боддог. Тэгээ ер нь багш болъё гэж бодсон. Тэгээд гол зүйл бол би бас энэ социализмын тухайн үед бол энэ мэргэжил сонголтын талаар бол бас төлөвлөгөөт эдийн засгийн үе байсан. Тэр нь бол одоо тухайн суманд сургуульд хэдэн жилийн дараа тэтгэвртэй гарах ч юм уу багшийн нөөц бололцоогоо тооцдог. Тэгээ тэр тооцоогоор яг сурлагаар нь жагсаахад нэгдүгээрт байгаа хүүхдүүд багшийн сургуульд явдаг байсан. Тэгээ би анх 1985 онд сурлагаар нэгж жагсаад ингээд бага ангийн багшийн сургууль буюу Арангаан дахь багшийн сургуульд анх суралцж ирсэн. Тэгээ одоо мэдээж энэ хугацаанд 17 жилийн би яг багшилсан байдаг. 18 жилийн удирдах ажил хийсэн. Тэгээ бага ангийн багш бол өөрөө яг энэ боловсролын суур одоо барилгатай зөвлөл фундамент суурьны бага боловсролд яг хүүхдийг одоо зөв уншуулж, бичүүлж, үзэг барих арга барилаас эхлээд өөртөө үйлчлэх энгийн чадваруудаас эхлээд хүн болох энгийн одоо үйлдэлүүд хүнийг хүндэтгэх Монгол одоо ёс заншил жудаг те энэ бүх зүйл яг бага ангийн багшаас шалтгаалдаг. Тэгэхээр тухайн багш ямар арга барилтай байна тэрийг дагсан одоо хүүхдүүд бий болдог нийгэмд хүмүүс ярьж идэг. Та бага ангийн багш ямар хүн байсан бэ гэдэг. Өө тийм үгч өстө мундаг штэ тэр багшийн чинь шавнар тэгж явдаг штэ гэж ярьдаг л та. Тийм учраас би энэ бага ангийнхаа багш мэргэжилт бол маш их хайртай. Зөв. Одоо сүүлийн үед бага ангийн багш нар бас ачаал ихтэй байна. Тэрнээс гадна сургуулиуд дээр нэг юм бага ангийн багш нар ангиараа суралцах нөгөө талдаа математикийн хичээлийн, монголын хичээлийн одоо хичээл тус бүр судлагдсан тус бүрийн дунд ангийн хүүхдүүд чиг өөр багш нар орох гэх нэг юм онцлогтой одоо их сургуулиуд гарч ирээд байна шүү дээ. Тэр хоёрын талаар та юу гэж боддог вэ? Мэдээж одоо тэр бол сурах арга барилын янз янзын хөтөлбөрөөсөө хамаарж байгаа байх. Гэхдээ ялангуяа бага ангийн хүүхд тэр нь зохимжтой юу, зохимжгүй юу? Ээж аав чинь бас ингээл гайхал юм л та тий. Яг хөө тэгээд ер нь хүүхдийг яг бага ангийн багш эхнээс нь бага боловсролыг дүүргэтэл 5 жил яг зааж байгаа шүү дээ. Тэгэхээр манайх бол бас энэ тогтолцооны хувьд ч юм уу яг энэ иргэдийн нийтийн нийгмийн сэтгэлгээнд бол тэр багш солино гэдэг асуудал нөгөө хийгдээгүй учраас бас их шинэлэг бөгөөд бас хүмүүст бэрхшээл гарч болчихгүй гэсэн одоо юм ойлголт гэж магадгүй байгаа. Ер нь бол тэгээд
бага ангид 1-5 дугаар ангид яг нэг багшийн арга зүй дасан зогцсон хүүхэд дунд руу ороход сурлага нь одоо буурдаг тий хүмүүжил төлөвшил нь өөр болдог энэ бас нэг тийм өөрчлөлтүүд бас явагддаг л да. Тийм учраас бага ангийн багшийг бол ер нь тогтвортой явуулах нь зүйтэй гэж үздэг би миний хувьд бол. Магадгүй энэ хөгжилтэй орнууд Япон зэрэг орнуудад бол за нэг ангид нь өөр багш нар ордог тий 2 дугаар ангийн багш удирдсан багш 3 дугаар ангийн удирдсан багшаа явдаг. Ийм жишгүүд бол байдаг. Гэхдээ манай нөхцөлд бол одоо яг тэр ангийн болон олон хүүхдүүдийн одоо арга барилд богинохон хугацаанд дээрээс хийж ингэж хамтарч ажиллах тийм арга зүйн чиглэлийн юмуудыг одоо багштаа суулгасан цагт бол болох байх. Одоогор бол би яг жигд явсан дээр л гэж ойлгож байгаа. Ер нь нэг багшаараа л нэг багшаар тийм. Одоо ер нь бага боловсролын багш нар болвол үндсэн нөгөө хүмүүжил төлөвшөл айгүй олон юмд нөлөөлж ийн гэдэг чинь шүү дээ. Хоёлаа эхнийхээ хэсгийг ерөнхийдөө нөгөө бага боловсролтой холбоотой хэсгээр таны нөгөө ажилласан туршлагын тал нь бага сургууль дээр байжсэн учраас тэр талаар бас жоохон юм тодруулж ярих гэж бодож байна. За тэгээд энэ хүрээндээ болохоор бага ангийн хүүхдүүд дээр зөвхөн хичээлээс гадна одоо хүмүүжил төлөвшөл хүн болоход нь бага ангийн багш нарын нөлөө айгүй чухлаа гэдэг чинь шүү дээ. Тэрэн дээр та жишээ дурдаад ярил. Тэгээ би одоо орон нутагт за анхны одоо цогцлбор сургуулийн нэг штэ ирээдүйн цогцлбор чинь. Тэгээ орчлон олон улсын сургуульчийг анх байгуулагдсан одоо сэлб сургуулийн бойрон дээр байсан. Хувийн хэвшлийн анхны одоо олон улсын Кембриж хөтөлбөртэй сургууль. За ийм сургуулиудад ажилласан учраас яг энэ одоо сургалтын энэ үйл ажиллагаануудыг бас харьцуулж үзэх тийм боломжууд гарсан гэж үзэх юм уу да. Энэ янз бүрийн хэвшлүүдэд энэ ямар байна вэ те. Ингээ харсан. Тэгээд ер нь бол бага ангийн одоо сургалтын үйл ажиллагаа бол мэдээж багшаас их шалтгаалж байгаа. Тэгээ зөвхөн одоо сургалтаар хязгаарлахгүй хичээлээс гадуурх үйл ажиллагаануудаас хүүхдийг төлөвшүүлэх, хөгжүүлэх чиглэлийн ажлуудыг манай багш нар бас их хийдэг. Тэгээ мэдээж одоо энэ үйл ажиллагааг дэмжиж хүүхдийг хөгжүүлэх тэр суурийг тавихад бол бас энэ иргэд нийтийн эцэг эхийн ч гэх юм хамтын оролцоо айгүй чухал болоод байгаа. Энэ дээр бол бас маш хүндрэлтэй гэж бодож байгаа. За миний хувьд бол бас яг хав би бол хүүхдэд маш хайртай. Тийм учраас хүүхэд нэг бүрийг одоо таних гэдэг зүйлийг би бол одоо хичээдэг байсан багшлагтай. Ангид дүүрэн хараа, багшийн хараа гэж байдаг. Тэр бол одоо тухайн ангийн хүүхдүүдийг өнөөдөр ямар хүүхэд өвдсөн байна, ямар хүүхдэд одоо гонигтай байна, тий? Ямар хүүхэд баяр баясгалантай байна. Энэ бүх үйлдэлүүд бол хүүхдийн одоо нүднээс харагддаг. Тийм учраас бол багш хүн бол бага ангич гэлтгүй ер нь одоо мэрэгжлийн багш нар анги удирдсан багш нар бол тухайн ангийн ангид дүүрэн хараа зайлшгүй байх хэвээр. Тэндээс бид нар хүүхдэд тухайн одоо сургалтын үйл ажиллагаа явуулах, хүүхдээ мэдрэх, таних энэ үйл ажиллагаа энэ суур чухал байж иж бид дараагийн чанарын асуудал яригдана. Тийм учраас бид бас хүүхдээ одоо бэлтгэх тийм одоо үйл ажиллагаа хичээл сургалтын үйл ажиллагаанд одоо бэлэн болгохын тулд тийм сэтгэл зүйн бэлтгэлийг хангахын тулд бол хүүхдүүдийг тэрийг мэдэрсэн багш бол бас юм гоё урам дэм тийм торгон мэдрэмжээр бас хүүхдүүдтэй урам дэм өгж ингээ нэгдсэн үйл ажиллагаанд тийм мотивац үүсгэх юмнуудыг бол хийх нь их чухал гэж бодож явдаг. Таны одоо өмнөх олон шавнар байгаа те тэр дундаасаа танд юу гэдгийг та нэг багш болчоод харсан хамгийн одоо гоё түүхээс та хаваалцвал юу гэдэг бага ангиас тэр хүүхдэд гарсан өөрчлөлт хөгжил дэвшил те багш учраас одоо бүх хүүхдэлд сайжруулж байгаа. Гэхдээ тэн дундаас одоо таны сэтгэлд тоодуулсан дурсамж юу вэ? Тэгээ ер нь бол хүүхдүүдтэйгээ жигд харьцдаг да. Тийм байсан. За мэдээж одоо бол бас зарим багш нар бол арай нэг сурдлага сайтай хүүхдүүдэд жоохон мэдээж хөгжүүл илүү сургалт хөтөлбөрөөр хөгжүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ бас тааруухан ч юм уу тиймэрхүү хүүхдүүдтэй ажиллах арга барилын юмнууд жоохон бас бодолцмоор юм уу гэж бодож явдаг. За миний одоо арга барилын хувьд бол би өөрөө яг нэг бага ангид өөрөө байхдаа
унших бичиг гэдэг хичээл ордог байсан. Тэгээд тэрүүгээр би шүлэг тэгээд минутны уншлага хийдэг. Минутны уншлагыг цээж бичиг хийх эдэр дээрээс алдвал би уйлддаг тийм байсан байхгүй. Тийм учраас трийгээ сургадаг юм уу одоо манай шавнар дээд нь одоо 41 2 хүрсэн байна. Хамгийн анхны шавнар байна. Эдгээр уулзаа ярьж хахад багш ер нь тэгээ доотлын төгсөлтүүд ч гэсэн би 6 7 анги төгсгсөн байдаг. Тэр эдгээр байна уулзахад багшаа танаас яг сэтгэлд үлдсэн зүйл бол бид нэр цээжээр маш гоё бичиж чаддсан. Зөв бичихийн дүрм гэдгийг та бидэрт мэдрүүлсэ. Одоо эхлээд маш их алддаг байсан, муухай бичдэг байсан. Тэгээ энэ бичгийн хэвийг сайжруулж тэгээ алдаагүй өчтдөг болгосон юм их уншуулдаг, шүлэг их цээжлүүлдэг, уншсан их сэдвийг маш их яриулдаг. Энэ тэгээ минутны уншлах хийлгдэг. Ингийн тулд бид нар гарцаагүй гэртээ бэлтгэл хийдэг, уншдаг, үгийн тоогоо ахиулахын төлөө хичээдэг. Зөвхөн одоо минутанд олон үг уншихаасаа илүүтэй ойлгох зүйлийг бас хэлдэг байсан. Мэдээж одоо юу ойлгоч вэ? 200 үг унших нь чухал юм уу? 200 үгийн дотор ямар агуулгыг тийм богино хугацаанд хурдтайгаар уншиж чадчихэв гэдэг нь чухал. Тийм учраас энэ чадварууд бидэрт суусан шүү гэд манайхан ярьдаг юм. Одоо яг хөө тэгээд тийм төрийн өндөр түвшний одоо албаа хаагчид байхгүй ч гэсэн одоо багш мэрэгжил цэцэрлэгийн эрхлэгч за тэгээ одоо санхүү урлаг соёлын ингээд олон сайхан шавнар маань бас төрөн гарсан. За тэгээд та ерөнхийдөө багш байжгаад удирдах албан тушаал руу шилжилт хизээ хийсэн бэ? Эхлээд менежер болсон баг тий? За би одоо 2004-5 оны үед 23 дугаар сургуульд тухайн үеийн захирал уянга захирал би тэр бас сурах бичгийн тендерт оролцоод Эдмон компани дээр би 2 3 дугаар ангийн нийгмийн ухааны цогц сурах бичиг багш сурагчийн номтой үндсэн сурах бичигтэй. Уянга захирал маань 8 дугаар ангийн англи хэлний зохиогчоор. Тэгээ би тэр тэнд оролцож биенээ танихгүй. Тэгээд ажлынхаа завсраар бас ингээд бас оюуны тийм одоо чадвараас хорьсон ийм ажилд бас хүчээ үзчихсэн үе. Тэгээд 5 баг өрсөлдөд нийгмийн ухаан дээр манай баг төрүүлээд ингээ Монгол улсын хэмжээнд бас тухайн үед ном маань явж исэн. Би сурах бичгийн зохиогч. Тэгээ уянга захирлаа та эрэгтэй хүн одоо яах юм бэ? Үргэлж ингээ багын багш хийгээд тахгүй л үдээ те. Бас ингээ цаашаа карьер өсөх бодол байдгүй. Манайх бас ингээ удирдлагын багтаа эрэгтэй авах гэсэн баг ингээ. Тэгээд тэр саналын дагуу бас би ч бас бодолтой байсан л та. Нэлээд олон жил ажиллачлаа. Ер нь цаашаа бас ер нь хаа хүрдэг. Миний ерөөсөө бодол тийм байдгийн. Боловсролын салбарт нэгэн зорьсон цаг үеийн ямар ч нөхцөлд бол би хизээч хувирахгүй. Яагаад гэвэл энэ Монгол эх орныхоо ирээдүй болсон энэ хүүхэд багчуудыг шатанд нь одоо боловсруулж хөгжүүлэхэд хүүхдэд эцэг ихэд багшд энэ бүх зүйлд нь зөвлөн тусалж ингээд одоо гавьяаны амралтандаа гарсан ч гэсэн ажиллах хийсэн гэж хичээдэг. Ийм л яг боловсрол дэлгэхтэй төрцсөн гэж хэлэн тэ. Мэдээж сурах хөгжих цаг үеийн шаардлагаар одоо өөрийгөө цэнэглэх юмуд бол тогтмол гарах нь ойлгомжтой. Тэгээд анх бага ангийн сургалтын менежер хийж илаа. Тэгээд бага ангийн сургалтын менежер дараа нь дунд ангийн сургалтын менежер тэгээд ахлах ангийнхыг хийгээд тэгээд захирал болсон. Өөрөөр хэлбэл одоо мэрит зарчим гэж ярьж байгааг бол яг анханаас нь яг хэрэгжүүлсэн гэж би хэлж болно. Анх авж исэн сонин тохиолдлыг бол анх авж исэн бага ангид 1-р ангид авж исэн хүүхэд дунд анги руу шилжихэд дунд ангийн менежер болоод дундаас ахлах руу ороход нь би ахлахын менежер болоод тэгээд яг энэ хувийн хэрэг нь бүр бүх зүйл дээр бага анги менежерээсээ эхлээд ингээд төгсгтэн захирлын нөгөө суур болон бүрэн дундын бүрэн дунд боловсролын гэрчлэгээний ард дээр хамаг дарж гараа өсөж орж ирсэн. Тэр бол миний амьдралын маш мартагдчих хүмүүч. Тэгээ манай 23 дугаар сургуулийн багш нар бас их торгон мэдрэмжтэй тэрийг бас би ч нэг төсөөлөөгүй явсан чи яг тэр төгсөлтийн арга хэмжээнд тийм маш гоё хүндэтгэл үзүүлж ингэж ирсэн тий. Тэр бас их сонин төв. Тийм байна. Маш сонирхолтой юм байна тий. Ер нь тэр хүний одоо бүх альбом баримтчин дээр дандаа л таны гараас яваад ирсэн гэсэн шүү дээ. Тэр бас их гоё төөх гэж бодож байна. Тий.
Одоо ингээд та багш байжгаад менежерлөө шилжсэн шүү дээ. Ялангуяа ингээд багын, дундын, ахлагын, сургуулийн захирал гэдэг энэ болгон өөрөө бүгд нөгөө өөр өөр төвшингүүд байгаа. Эдний хоорондын ялгаа нь юу вэ те? Багын менежерийн онцлог те анхаарах ёстой өнцгүүд нь юу? Дундын менежерийн анхаарах ёстой одоо өнцгүүд те янз янзын нөгөө менежерүүд маань төвшингээс нь хамаарат бас арай жоохон ялгаатай ажиллах шаардлагатай хаалт те. Тэр тал дээр таны туршлага бодол. Тэгээ одоо тэгээд сургалтын менежерүүд гэдэг бол яг ялангуяа ахлах ангийн сургалтын менежер бол одоо сургуулийн сургалтын бодлогыг барьдаг хүн. Тийм учраас маш их хариуцлагатай ажил байгаа. За тэгээд бага боловсролын сургалтын менежер бол мэдээж одоо бага ангийн хүүхдүүдийг яг бага боловсролыг эзэмших үйл ажиллагааны хөтөлбөрөөс эхлээд хичээлээс гадаар хүүхдийн хөгжлийн асуудлууд энэ бүх зүйлд одоо бас анхаарлаа тавьж ялангуяа одоо цаашид бол суур боловсролууд дэвшихэд тэр агуулга хоорондын залгамж холбоог бас маш сайн мэддэг хүн байх ёстой гэж би боддог. Тэгжээж багш нартаа зөвлөн туслах энэ бүх ажлуудыг зохион байгуулна. Тэ. За дунд анги бол мэдээж одоо шинжлэх ухааны хичээлүүд орж ирж байгаа тий. Бага боловсрлоос одоо эзэмшсэн хүүхдүүдийг хүлээж авч түүнийг шинжлэх ухааны анхны суурийг тавих. За 6 дугаар дунд ангид орж байгаагийн анхны бас суурийг тавих маш хариуцлагатай үе. Тэгээ 9 дугаар анги суур боловсролыг төгсгөж гарах бүрэн дунд боловсролоо хүлээлгэж өгөх гээд яг тийм нэг дунд талын хамгийн хариуцлагатай одоо ажлыг хийдэг хүн бол дунд ангийн сургалтын менежер байгаа. За тэгээд мэдээж ахлах анги бол бүр илүү бид түрүү хэлсэн сургалтын бодлогыг барьдаг. Энэ хүн бол зөвхөн одоо ахлах ангийн сургалтын менежер ахлахын багш нартай харьцаж хамтарч ажиллахаас илүүтэй сургуулаа бүр ингээд нийтээр нь харна. Тий. Багын менежертэй та нар ямар үүрэг даалгавар өгвөө? Тэр яагаад гэвэл тэр баг дунд ахлахын залгамж холбооны үр дүнд бол энэ менежерүүд маш тийм одоо шинжлэх ухааны үндэстэй судалгааг маш сайн хийж явах хэрэгтэй. Бага ангид яг ямар сургалтын үйл ажиллагаанд болоод байна уу? Ямар хичээл дээр багын багш нар маань одоо илүү чанартай сургалтыг өгж гин үү? Алийн жоохоо орхигдуулж гин үү? Тэгээд суурлуу орж ирэхээр тэр ямар алдаа гарч ирж гин үү гэдэг эдрийг бид маш сайн судалгаа хийж иж тэгээ хооронд нь холбохын тулд баг дундын залгамж холбоог нэгтгэж одоо энэ суур болон бүрэн дунд боловсролын багш нарыг энэ багын багш нартай илүү нягт уйж өгөх шаардлага гардаг. Яагаад гэвэл энд суурийг анх тавьж байгаа учраас тэр шинжлэх ухааны хичээлүүдийг тухайн одоо баг боловсролд ямар суур авж иж тэр дунд анги руу орж ирэх хэрэгтэй юм бэ? Тэрийг л алдснаас болоод сурлагын чанар яригадаад байгаа. Тэрэн дээр ажиллахгүй тэрийг хайхрамжгүй хандснаас болоод зөвхөн бага ангийн багш ихэр 1-5 дугаар анги хүртэл 5 жил нэг багшийн гардаа атгаад орхичдаг. Маш хамгийн гайхалтай хүмүүс бол одоо манай боловсролын салбарт энэ багш нарын нуруунд дээр явж байна. Үнэхээр одоо энэ хүнд цаг үед сэтгэл зүрх ар гэрээ умартаад ингээд ажил төрлийнхөө төлөө ингээд бүр жинхэнэ сэтгэл зүгээд золиослцсон хүмүүс бол манай багш нар. Тэр дундаа бага ангийн багш нар бол бүр өдөр тутамд тухайн өдрийн 5-6 цаг одоо хүүхдтэйгээ хамтдаа байж байна. Тэр хүүхдийг бол одоо гайхалтай таньж мэдэрдэг. Бүр судалгааны тийм том объект байна гэж би бол хардаг. Тийм учраас энэ менежер байхын хүндрэл гэдэг бол зөвхөн менежер биш. Эдгээр бол хоорондоо тасралтгүй суралцдаг. Тэгээд тасралтгүй сургалтын хөтөлбөр арга зүй ялангуяа хөтөлбөр боловсруулалтан дээр маш сайн анхаарах хэрэгтэй гэж боддог. Одоо суралцахын зорилтыг шингээж өгч хөтөлбөрөө хийхгүй хөтөлбөр дээрээ тухайн удирдлынхаа хэмжээнд заасан нэгжийн ард дээр ч юм уу баяжилтаа хийдэг үү? Ийм байдлаас болох юм бол бидний сурлагын чанараа цаашид бас асуудлууд хүндрээд явна. Тийм учраас бол яг энэ зүйлүүд дээр манай менежерүүд багш нараас сайхан сургах мэдээж одоо очсон үе бол бас их сайхан болсон байна. Бичиг цаасанд бол дараатай бидний үед бол одоо яг л цаасаар л бүх юм үйлдвэрлэж гардаг. Байсан бол одоо ч цахим болчихсон. Тэгээд одоо багш нарын ачаал бол яг мэдээлэл технологийн чадварт суралцах цаг үетэйг нийцээд ажилласан хүнд бол бас их амархан хялбархан байдлаар хүүхдүүдэд гарч байгаа өөрчлөлтүүдийг жижиг одоо маневр хийгээд дүгнээд үзээд тэгээд сургалтын менежерүүд хоорондоо ярилцаад
За яг баг дээр нэг иймэрхүү энэ чадамжин дээр энэ чадвар дээр бас алдаатай байна. Эсвэл математикийн судлагдах хүн гэдэг юм уу тухайн хүндрэлтэй байгаа байгалийн ухааны ч гэдэг юм уу судлагдхуунуудыг бас ингэ тодруулж энэ дээр ажиллая. Бас ингэ залгамж холбоогоор мэрэгжлийн багш нарыг бас багийн багш нар сургалт явуулдаг ч юм уу тий ийм одоо хамтын ажиллагаагаар бас өргөжүүлэх нь зүйтэй гэж бодож байгаа. Ялангуяа манай багийнхан чинь одоо математик юм уу монгол хэлээр дагнацсан байдаг тий хөрөвчгсөн яг тэр тал руугаа. Одоо математикта маш мундаг гаргадаг багш нар байдаг. Зөвхөн математикаа ингээ сайхан аваа явчихдаг багш байна. Гэхдээ нэг талаа барьдаг багш хаврхалдоо мэдээж бүх талыг аваад явж байгаа. Гэхдээ нэг монгол хэл рүүгээ арай давуу эсвэл технологийн хичээл рүү давуу юм багш бас байдаг. Тэгээд тэндээс үүдэлт нь бол магадгүй залгамж холбоог их сайжруулж өгөхгүй бол одоо байгалийн ухааны суур болсон одоо өгдлүүд 4-5 дугаар ангиас тавигдж байгаа энэ агуулгын юмнууд эхлэхэд бол тэр дутагдaltaй ирвэл дунд ангид хүндрэл үүснэ тэр дахиж анхан шатны мэдгэдэх хүнийг олгох цагийн бас хүндрэл гарах магадлалтай гэж харж байгаа. Одоо яг юу нэг улсын хэмжээнд цөм хөтөлбөр нэгдсэн байдлаар батлагдсан байгаа шүү дээ тий. Ерөн сургуулиуд бол яг тэр цөм хөтөлбөрөөр барьж явж байгаа. Гэхдээ саяны таны нөгөө яран дээрээс харахаар цөм хөтөлбөр дээр бол нөгөө агуулга залгамж холбоонууд нь ер нь тэгэхэд бас хамааралтай хийж байгаа шүү дээ. Тэгэхдээ багш өөрийнхөө хичээлийн хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй, суралцгуунд зорилтоо оруулах хэрэгтэй гэдэг чинь шүү дээ. Тэрэн дээр та бүр гоё юм дэлгэрэнгүй нарийн деталь яриул. Тэр мэдээж бид нар бол одоо нэг үеиг бодвол их гоё болсон, сайхан болсон байна. Хөгжил их сайхан ирсэн байна. Боловсрол ялангуяа байна. Энийн юу гэхээр зэрэг одоо улсын хэмжээнд мэдлэгээ цахим сургуультай болцсон байна. За олон платформуудыг хэрэгжүүлж байгаа, олон сайхан одоо системийг хэрэгжүүлж байгаа энэ компаниуд ч байна тий сайхан сургалтын сайхан үйл ажиллагаанд явж байна. Тэгээ энэ бүгдээс харахад бол одоо нэг талаараа бол багш нарт ингээд бусдаас суралцах боломж нэгдэж гэж хараад байгаа. Ялангуяа зөвхөн сургуулийн бичил орчинд бие биенийхээ хийж байгаа зүйл дээр одоо заа харгын нийтлэл секцийн ажил дээр ярилцдаг юм уу? Авсан шалгалт шүүлгийн анализ дүгнэлтэн дээр ярилцдаг юм уу? Тийм байдал маань илүү өргөн дэлгэр бол Монгол улсын хэмжээнд байгаа өөрийн мэрэгжлийн одоо тухайн багш нар болон тухайн судлагдхууны чиглэлээр боловсруулсан ийм одоо иж бүрэн ийм хөтөлбөрүүдийг харах боломж нэгдсэн байна. Энэ бол одоо цагийн багш нарт одоо олгогдож байгаа маш том боломж гэж би харж байгаа. Өөрөө боловсруулахаас гадна бусдын боловсруулсан хөтөлбөрийг харж тэрийг хуулахаас илүүтэй санаа авна гэдэг бол багш бол асар их хөгжиж байна л гэсэн үг давхар. Одоо багш нарыг ажлын байран дээр хөгжгээл яриад байгаа. Гоё үг яваад байгаа. Гэтэл яг яаж хөгжих ёстой тий? Арга зам нь бол сургууль болгонд өөр л явж байгаа гэж харж байгаа. Тийм учраас энэ хөтөлбөрийн баяжлаар харахад бол ер нь энэ суралцахуун зорилтуудыг яг тодорхой нөгөө нэгжүүд дээр зоож ингэж тавьж өгөхгүйгээс болоод энэ хөтөлбөрийн уялдаануудыг улиралдаа юм уу эсвэл тухайн нэгжийн ардаар ийм тасалдсан байдалтай явж гинэ гэж харагддаг. Ер нь өмнө нь бол тий одоо ингээл зөвхөн эхний нэгдүгээр нэгжийг үзээд дууслаа. Нэг шалгалт авлаа. Тэгээд дараагийнх нь үзлээ. Ингээ нэг мэдхэд хичээлийн жил дууслаа. Хэдэн нэгж байх хэвээр тэрийг үзээд дууслаа. Миний хэлээд байгаа санаа бол одоо гэхдээ бүх багш нар хийж байгаа л да. Одоо ачаалал цаг нар хүнд байгаа ч гэсэн багш нар маань бүгд л сайхан сэтгэл зүрхээр ажиллаж байгаа. Тэн дээр суралцахуун зорилтуудыг тавьж өгч гин гэдэг маань тэр багш хүүхэд эцэг их бүгдээрээ зорилготой болж. Тухайн нэгжийн одоо үзснээрээ манай хүүхэд ийм одоо хичээлийн шинжлэх ухааны чадваруудыг хүүхэд маань эзэмшиж байгаа юм. Танаа хүүхдэд математик ийм ач холбогдолтой юм. Математикийн тооллыг үзснээрээ танаа хүүхэд яг энэ хугацаанд ийм хэмжээнд суралцсан байх юм. Геометрийг үзээд эхлэхээр зэрэг агуулга нь ингэх юм, магадлал нь ингэж өргөсөх юм. Энэ агуулгын өргөслүүдийг харахын тулд урьдчилан одоо эцэг эхчүүд багш нарт тэр хүүхдүүдэд зорилготой болгож байгаа нь маш чухал гэж харж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар одоо энэ
суралцахуун зорилтоороо дамжуулаад хүүхэд маань энэ 6 дугаар ангид физикийн хичээл үзснээрээ ямар одоо шинжлэх ухааны ойлголттой амьдрал практиктай холбосон хувийн одоо амьдралд шаардлагатай байгаа ямар ойлголтуудыг авах хэрэгтэй юм бэ гэдгийг эцэг эхчүүд ч гэсэн мэдээлэл өгдөг. Тэрийг ганцхан одоо бидэрт юу шалтгаалж байгаа нэхэ зэрэг сургууль бодлогоороо эцэг эх рүүгээ ойртсон ажлыг л зохион байгуулах жоохон дутагдaltaй байгаад. Тэгж өгөх юм бол бид нар эцэг ихэд танаа хүүхэд энэ судлагдах хүнийг үзснээр ийм юм төрнө. Үрхийн тулд одоо биднэрт ийм одоо хэрэглэгдэх хүний шаардлага байгаа. Ийм одоо хичээлээс гадуурх туршилт төсөлт ажлуудыг зохион байгуулна. Энэ дээр эцэг эхийн зүгээс тэр удиралд тийм хэмжээний дэмжлэг санхүүгийн ч гэдэг юм уу, хамтын ажиллагааны ч гэдэг юм уу, эцэг эхчүүд маань өөрсдөө мэрэгжлийн олон сайхан хүмүүс байгаа. Тэдний мэрэгжлийн чадварыг одоо татах ч гэдэг юм уу. Эдрийг хийж өгснөр одоо энэ сургууль эцэг эх багш нар ойлголцох хөтөлбөрөө илүү зөвхөн багшийн ажил биш юм байна хөтөлбөр гэдэг бол. Зөвхөн багшийгээд сургалтын менежер батлаад тэгэл тэрийг нь одоо хэрэгжүүлж яадаг ажил биш вэ. Хөтөлбөр гэдэг маань өөрөө нэгжүүд маань ингээд хичнээн нэгжтэй байхын тухайн судлах нь нэгж дотроо хэдэн ээлжид хичээл байх юм бүр наривчилсан. Ээлжид хичээлээ төлөвлөхийн тулд одоо бүр маш сайн наривчлж энэ одоо нийгмийн боломжтой энэ сайтын өнүүдээс бэлэн байгаа хичээлүүдээс санаа оноо авдаг юм уу? Туршилт үйл ажиллагаа энэ бүх зүйлүүдийг нарийн тооцоолж тэгээ мэдээллийг нягт хүргэснээрээ хүүхдэд гарах үр дүн чанар нь өөрчлөгдөх юм байна гэж би хараад байгаа. Тэгэхгүй зөвхөн сургуулийн ажил болчиход ерөөсө сургууль одоо үүрэгтэй манай хүүхдийг сургах хэвээр. Гэтэл одоо бас нөхцөл байдлууд хүнд байна. Менежмент сургуулиудын бас ингээд уялдаа холбоо тэр сургалтыг явуулж байгаа арга барилуудын хувьд бас жоохон ялгаатай юмнууд байж байгаа. Ийм зүйл ажиглагдаж байна товчхондоо ярихад бол. Тэг. Яг нөгөө урд нь бол бидний ээж аавуудын үед болохоор бид хэдэж хичээлдээ яваал хурж ирээл тэгэл төгссөн шүү дээ ер нь. Ээж аав чи хаа нэг л жилдээ 1-2 удаа эцгийн хурал болдогч байсан юм уу ч юм уу те. Ер нь болдог л байсан л та. Тэгээ тэр эцгийн хуралд очиод тэгээ тэр хурал дээр бас нөгөө яг юу сурж байгаа зааж байгаа энэ сургуулийн нээлттэй хэлдэггүй байлаа шүү дээ. Тэгж байгаа одоо сүүлийн үед болохоор ер нь илүү эцэг эхийн оролцоо сурагч ингээм хамтарсан үйл ажиллагаа гэдэг ийм ойлголтууд авих гарч ирсэн. Мэдээж энэ маань бол одоо нэг туршлагаа, судалгаа, янз янзын зүйл төр үндэслэл ингэж гарч ирж байгаа хэл та тий. Энэний ялгааг нь та тайлбарлаж өгөөч. Өмнө нь болохоор ийм байсан учраас ээж аавууд одоо бага оролцоотой байлаа. Одоо ийм болсон учраас ээж аавуудын оролцоо зайлшгүй дэмжлэх хэрэгтэй байна гэдэг үндэслэлийн жоохон тайлбарлаад. Тий. За яг миний бодлоор би бол ингэж бодоод байгаа. За хуучны үед би ч одоо социализмын төгсгөлийн үе шүү дээ. Тэр талаар ярих гэдэг. За тэгэхээр хуучны үед бол манай эцэг эхчүүдийн хувьд бол одоо дээд тал нь 6, 7 тэгээд 10-аад хүүхэдтэй гэр бүл. Тэгээ энэ бас их нөлөөсөн гэж би боддог. Ягаад гэвэл тэр нөгөө хүүхдтэйгээ ажиллаад ингээд арга барилаа ингээд мэдэрсэн. Тийм учраас яг одоо сургуулаа маш сайн дэмждэг, хүүхдийн боловсролд анхаардаг. Тэгээ одоо дараагийн хүүхдүүд нь баг ингээд томроод ирэхээр нөгөөдөл нь дүүнэртээ заадаг ч юм залгамж холбоотой. Тэр бол бас эцэг эхчүүд олон хүүхдтэй байсны бас давуу тал нь байна гэж. Ягаад гэвэл сургуулийг маш сайн ойлгодог байсан байна. Тэ багш нараа их сайн ойлгодог. Өстой багш дор мөрөх юм уу, ном дор мөрөх юм уу гэж хэлдэг. Сургуулийн багш нар давтлага хийх ч юм уу, хүүхдтэй ажиллах, илүү цагаар ажиллахад бол чиний төлөө хийж байгаа тэгэх ёстой гэдэг байдлаар ханддаг. Хандлага нь их өөр болсон юм байна. Байсан юм байна. Тухайн үеийн. За одоо ингээ харах юм бол эцэг эхчүүд их залуучсан байна гэж би харж байгаа. Маш их залуу болсон байна. Тэгээ залуучхаар та ямар юу гарч ирж байгаа нөхөр зэрэг хүүхдтэй ажиллах арга барилын юмнууд жоохон дутагдаад байна уу. Тэгээд нийгэм маань бас одоо ингээд ажиллаа хийх, зайлшгүй одоо орон гэр авч явахын тулд цаг наргүй үндсэн ажилдаа ажиллах хэрэгтэй болно. Тэгэл нийгмээс үүдэлтэй түгжрэл байдаг юм уу ингээд маш олон одоо шалтгаалсан хүчин зүйлүүдээс болоод зөвхөн одоо сургуульд даатгадаг тий багш нартаа даатгадаг. Тэгээд бас нийгмийн
орчин үеийн байдлууд хүүхдүүдийн хэрэглээ эндээс бас их нөлөөлж байна. Ялангуяа одоо ингээд компьютер одоо ухаалаг утас ноутбукээр төсөөлөх аргагүй нийгэмд амьдарч байна. Хүүхдүүд маань бүгд тийм төвшөнд амьдарч байна. Тэгэхээр зэрэг одоо энд бид нэр энэ хүүхдүүдийн хэрэглээнд нь тулгуурлах, тэгээд одоо сургуулийг, боловсролыг ойлгох тэр чадварууд нь жоохон дутмаг юм уу? Сургалтын байгууллагаас эцэг эх рүү чиглэсэн тэдний оролцоог хангасан ажлуудыг оновчтой зохион байгуулах тал дээр бас тийм сайн биш юм уу? Иннээсээ болоод одоо боловсролыг жоохон дутмаг ойлгох ч юм уу, тухайн сургуулиудыг ялгах ч юм уу, за ажил төрлийн юм уу, байгаа бодит байдал дээр найз нөхдөд юм уу, тэр байгаа хүрээллээс тухайн сургуулиудын талаар одоо сонголт хийх ч юм уу, дүгнэлт өгөх ч юм уу, ийм нэг жоохон хүндрэлүүд гараад байна гэж харагдаж байгаа. Тэгэхээр ер нь одоо нөгөө ээж аауд маань харьцангуй залуу хүүхдийн тоо бага тий ачаал ихтэйгээс амраад хүүхдтэй яаж одоо харьцах арга барил юу вэ штэ тий дутмаг. Тэгэхээр энэн дээр ер нь таны хувь хүн зүгээс ингээд ээж аавдад ер нь нэг анхан шатныг дээр зөвлөвөл за ер нь ингээд хүүхдүүдийг нэг анхандаа нэг иймэрхүү л байдлаар харьцчвал ер нь зөв шүү тий зөв чигтээ явна шүү. Мэдээж их том агуулга байгаа хэл та. Гэхдээ анхан шатны наазах юм мэддэг зүйл нь. Тэгэхээр хамгийн гол зүйл бол сургуулийнхаа үйл ажиллагаа, зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудыг маш их дэмждэг байх хэрэгтэй. Сургууль бол өөрөө тухайн хүүхдийг хөгжүүлэх ангийн шат чатны одоо боловсрол зориулсан сургуулийн одоо дотоод зохион байгуулалттай маш олон ажлууд явагдаж байгаа. Тэр зөвхөн сургалтаагаасаа илүүтэй хүний хүн болгох энэ одоо олон хичээлээс гадуурх ажлуудад дамжуулж төсөлт ажиллаар энэ одоо туршилтын ажлуудаар зохион байгуулж байгаа л да. Тэгэхээр мэдээж эцэг эхчүүдийн хувьд бол юун төрөнд бол сургуулаа маш сайн ойлгодог, багш нартайгаа маш сайн холбоотой байх хэрэгтэй гэж бодож байгаа. Мэдээж ажил төрлөختөө за тэгээд тэр болгон одоо багштайгаа уулзаад авах боломж нөхцөлүүд нь бас ховор байгаа бах. Гэхдээ заавал хүүхдтэй цаг гаргах хэрэгтэй. Хүүхдийнхаа тухайн өдөрт одоо хийгдээд очиж байгаа тэр хичээлийн дэвтэр бүх зүйлийг харахад өнөөдөр хүүхэд чи ямар өөрчлөлт гарав гэдэг бол шууд харагдаж байгаа. Тэгэхээр тэр цаг гаргаад эцэг эхчүүд бол одоо дотооддоо бас зохион байгуулалт хийдэг юм уу? Одоо өнөөдөр аав нь харддаг, маргааш нь ээж нь анхаарал тавьдаг ч юм уу? Эсвэл эмээ өвөө нь тавих хэрэгтэй, ах эгч нар тавих хэрэгтэй юм уу? Орхигдуулж болохгүй ийм зүйлүүд. Тэгээд дараа нь бол тэр багш нараасаа тогтмол асууж юун дээр одоо боломжгүй байна уу? Сураг гэртээ бид нар юун дээр анхаарах байна уу? Гэж ингээд тал талын ийм нэг оролцоо идэвхэл чухал болчиход байна л да. Одоо эцэг эхийн оролцоо бол жоохон сулраад, ялангуяа бид нар бол энэ эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр бол боловсролын салбарынхан маш их хүчтэй ярьж байгаа. Тэгээд төдийлөн бас нэг амжилт олохгүй л байна. Тэр багшийг хайрладаг, багшийг хайрлж ээж, багшийг хүндэтгэж ээж, сургуулийг хүндэтгэж ээж хүүхдийн одоо бас сурах арга барил тэр үр дүн бас давхар гарна тий. Мэдээж багш нар сургууль бол энэ тийм гэр бүлийн тийм хүмүүс энэ нь ингэдэг хэл амтай эсвэл сайн эсвэл тийм амьдралын төвшин тийм огт байхгүй. Бид нар бол өстой жинхэнэ одоо ялгарлан гадуурх тийм үзэлгүйгээр бүх хүүхдэд тэгш хандаж хамтарч ажиллаж байгаа. Тийм учраас л одоо энэ эцэг эхчүүдийг жоохон идэвхжүүлэх, ялангуяа үүргийн хүүхдийн төлөө зүтгэх тэр ихэнх цагийг одоо гэртээ байж байгаа энэ нөхцөлд эцэг их яаж ажиллах ёстой юм бэ? Залуу эцэг эхчүүд бол одоо хүүхдтэй цаг гаргах одоо 1-2 хүүхдтэй эцэг эхчүүд тэрийг бүр эрхлүүлээ толгой дээр гаргацсан. Тэгээд үг хэлж чаддгүй арга барил багч. Зүгээр сургууль руу тушаагаад байгаа байхгүй. Тийм учраас энд бол энэ сургууль ч гэсэн одоо ангийн хурал гэхээсээ илүүтэй төлөвлөгөөндөө энэ эцэг эхтэй ажиллах, зөвлөн туслах энэ ажлуудыг бас чанартай хийх хэрэгтэй гэж боддог. Ялангуяа магадгүй хүн хэлхээс наашгүй гэдэг шиг арга барилын хувьд хүүхдэд ажиллах энэ арга барилч тэр ажлын цагаа нараа гэр бүлдээ зарцуулах энэ дээр бас ойлголттой байж болцсохгүй шүү дээ. Тийм учраас бол энэ дээр хүүхдэд ажиллах юм цаг нар зөвлөгөөнүүдийг бас сургууль сайхан гаргаад өгчих нь зүйтэй. Тэгээ одоо ч онлайнаар сайхан болцсон магадгүй
хүмүүсийн ажил байдлуудыг хүүхдүүдийн төвшинг харж ягаад бас энэ жижиг онлайн уулзалтуудыг эдгээр хийж болно. Зөндөө аргууд байгаа. Эсвэл одоо групп чатны гэдэг юм уу одоо чатгүй газар гэж байхгүй шүү дээ. Тэрэн дээр нь одоо багшийн сайхан зөвлөгөөнүүдийг ингээд тавьдаг. Ялангуяа бага ангийн хүүхдүүдийн багын хичээлүүдтэй холбоотой болон хүүхдийг хөгжүүлэх төлөвшил хүмүүжлэлд нь анхаарах юм сайхан сургууль хүмүүжүүлэх эцгийн зөвлөгөөнүүдийг өгөх хэрэгтэй байгаа. Мэргэжлийн багш нар ч гэсэн одоо мөн адилхан түүнийг удирдах мэргэжлийн багш нараар бас зөвлөгөөнүүдийг өгөх физикийн хичээл үзсэн бид нар энэ хичээл дээр ийм төвшөнд хүүхдүүд маань явж байгаа та нар ингээд туслаадаг өөрөө ийм дэмжлэгтэй байгаа гэдэг ийм уялдаануудыг бид нар цаг үеийнхээ нөхцөл байдлуудад бас зохицуулалт хийж явах юм бол одоо бас үр дүн гарна гэж бодож байна. Тэгэхгүй л ингээд жоохон хан үсээд байна. Хязгаарлагдаад энэ хоорондоо амьд харилцаа алга болоод байна. Амьд харилцаа алга болно гэдэг чинь өөрөөр хэлбэл эцэг их сургуулаа ойлгох тэр боломж нь бас тэр хэмжээгээр холдож байна л гэсэн үг. Тийм учраас ямар нэгэн байдлаар заавал нийтийн хурал байх шаардлагагүй. Ажилтай үед нь хуваараа гаргаад багш нар одоо заад оржийн ээжтэй маргааш 17 цаг тэр хүний боломж нь ямар байгаа юм. Сайхан уулздаг эсвэл онлайнаар сайхан холбогдоод ингээд сайхан зөвлөгөөнүүдийг өгчдөг. Ийм цаг наргуул ажиллах шаардлагууд цаг үетэйгээ нийцэх ийм жоохон ийм төлөвлөлт өөрчлөлтүүд л чухал санагдаад байгаа юм да. Зөв. Одоо ингээд сургууль маань өөрөө ер нь бол улсын сургуулиуд маш их багш нартай. Гэхдээ багш нарын тоо бараг 100 муу гардаг. За сурагчдын тоо бол 1000 гараа явцдаг. Тэгээд сургуулийн ажилтнууд гэдээ бас байгаа. Дээрээс нь нэмэх эцэг эхчүүд гэдэг. Яг сургууль удирдах байгаа захирлын үед маш олон төрлийн нэгээс одоо 8-аас 6-аас 18-18-аас дээш эцэг эхчүүд гэл насны ангиллаараа харсан ч гэсэн айгүй өндөр цар хүрээнд сургуулийн удирдлагууд ажиллаж байна л та. Ер нь миний бодлоор. Тэгэхээр та ер нь сургуулийн захирал юу голчилж харж яаж ямар онцлогийг харж ажиллах ёстой гэж боддог вэ? Таны ер нь одоо сургуулийн захирлын одоо баримтлагдаг зарчим хуваалцах. За би бол одоо ерөнхийдөө миний барьдаг гол юм бол эхлээд хүмүүсээ сонсох хэрэгтэй юм байна гэж боддог. Сонсохын тулд би одоо захирал болсноос хойш багш ажилчдаа сонсъё гэдэг аяныг 5-6 жил хийж үтсэн байна. Энэ аян ямар оч холбогдолтой гэхээр зэрэг тухайн сургуулийн байгууллагын одоо багш ажилчид нийгмийн асуудал нь сургалтын үйл ажиллагаа нь за тэгээ хичээлээс гадуурх үйл ажиллагаа юм уу хамт олныг эвсэг байлгах чиглэлийн байдаг юм уу чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх байдаг юм уу санхүү эдийн засгийн одоо нийгмийн асуудал байр орон сав тэгэл дэмжлэг үзүүлэх хүүхдүүдийн сургууль төгсөж байгаа сургуульд орж байгаа гэдэг ингээд асуудлууд гадагшаа дотгошоо явах ч гэдэг юм уу. За тэгээ мэдээж одоо сургуулаа илүү сайхан болгохыг үл тэр хүнд ямар бодол байна уу ямар одоо сэтгэл нь байгаад байгаа юм. Тэрийг бид нар уудлахгүйгээр сургуулийг удирдах гэж байхгүй. За энийг бол би бүр нотлогдсон гэж боддог. За энд бол би одоо багш нарыг бүгдийг сонсдог, ажилчдаа сонсдог. Үйлчлэгээний ажилчид гэдэг бас тэр одоо объектээр гарч байгаа хүндрэлүүдийг бид нар мэдэхгүйгээр тэднийг ажилуулах боломж бас адилхан хүмүүс төрж байна. Бидний эсэрхэг ардлын найдвартай ажилчид. Дараагийн зүйл бол эцэг ихээ сонсохгүйгээр бас явахгүй. Тэгэхээр энэ ажлыг би бас 1-ээс 12 дугаар ангийн эцэг эхчүүдийн дунд бас яг түрүүнийх шиг юм уламжлал болгосон ажил л да. Тэгээ энийг яаж хийж ийн гэхлээр тэр бүлгийн уулзалтууд хийдэг. 7 дугаар ангийн нийт 5 бүлгийн бүх эцэг их гэх мэтчлийн 12 дугаар ангийнх гэдэг. Тэр бүлгийн уулзалтууд дээр яг одоо тухайн одоо насны онцлог нь юу юм? Эцэг эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй яг энэ жил тэрийг дандаа намар явуулдаг. Намар яг хичээл эхэлсний эхний одоо сард багтаагаад энэ хичээлийн жилд эцэг эхчүүдэд танай хүүхдүүдэд насны хувьд ийм онцлогуд илэрнэ. Сэтгэл зүйн хувьд ийм байна. Тогтвортой тогтворгүй гэдгийг нь одоо тэ шилжилтийн нас энэ бүх зүйлийг хэлж өгöd тэн дээр юу гэр бүлдээ анхаарах хэрэгтэй. Сургууль энэ хичээлийн жилд ямар бодлогыг танай хүүхд рүү чиглүүлж хийх юм бэ
Хичээл болон хичээлээс гадуур яаж хөгжүүлэх юм? Та нар яаж дэмжих ёстой вэ? Энэ бүх зүйлийг тодорхой болгосон нөхцөлд одоо түрүүний яриад байгаа эцэг эхийн сургуулаа ойлгох, үл ойлгох, дутуу үнэлэх энэ ажлууд бол зохисдог гэж би хардаг. Ямар ч хэл ам гардаг. Хүүхдүүдээ сонсдог. Хүүхдүүдээ сонсохын тулд захиралтай загтал бичээр аяныг одоо эцэг эхчүүд багш нарынхаа дунд энэ аяныг би бас 4-5 жил зохион байгуулсан. Энэ бас одоо брэнд ажил гэж ирж болно. Тэр загтлаар хүмүүс яг ингээ нээлттэй бие биенээ хараад ярихад яг нууцаа ярьдаг. Хүүхдүүд ч адилхан, багш нар ч адилхан, эцэг их адилхан. Яагаад ярьдаггүй гэвэл тэнд тодорхой хэмжээний хүний асуудлыг хөндөг шаардлага зарим хүнд байдаг. Тэгээ тэрийг илэрхийлж чадахгүй учраас ингээд бидний ажил тийм зүгээр өнгөцхөн бөгөөд яг л нэг юм бодлогын тексттэй гэдэг ерөнхийлөлд дор яваад байгаа. Тэгээ ингээд захиралтай загтал бичээр ихэд тэнд хүүхдүүд бүгдийг бичиж байна. Эцэг эхчүүд бүгдийг бичиж байна. Үн чи гоё ч бичгээр яг бичдэг. Эхлээд бичихтэй өдөрдөмж юмаа танилцуулахдаа зорилгоо ойлгуулж байна. Яаж тэдэрт ойлгуулж яаж хийх эхний жилдээ хийхэд итгэл үнэмшил тааруулхан өгж ирсэн. За одоо энэ дээр биччихвэл намайг барьж аваад одоо хүний муу үзчихвээ тэр багшийг муулаа өвччихвэл баларна сургуулаа ингэчвэл би муу эцгэл нөгөө хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг бол боддог байсан. Тон одоо нэг 60% таа. Гэхдээ миний бодлоор их хангалуун гэж боддог. 60% таа бөглөдөг байсан. Хоёр дахь жилээс тэр ажлын дагуу нь ажлуудаа явуулаад ирэхээр хүмүүстэй хүрдэг. Тэр зүгээр нэг энэ хүмүүсээс авч байгаа санал биш. За ингээд хийдэг. За тэгээ хүүхдүүдийг бас бүлгээр нь уулзалтаа хийдэг намар. За манай 9-р ангийнхаа та хэд маань яг ийм зүйлүүдийг энэ жил хийн хичээлээс гадуур ийм ажил зохион байгуулагдана. Ийм ажил та нар оролцсон тэг нь бүх зүйлийг тодорхой ойлгоод. Ингээд бүгд багш нараа сургуулийн удирдлагууд, эцэг эхчүүд, хүүхдүүд ойлголт нэг болцсон. Одоо үйл ажиллагаа явагдана. За явагдлаа. Яг ажлаа төлөвлөлт нь гаргалаа. Бүх төлөвлөлтүүд бүх хүнд ойлгомжтой. Энэ жил бид юу хийх ёстой? Яг ийм зүйлийг энэ ангид хийн, энд хийн. Бүх зүйл нь тодорхой. Тэрийг хизээд өгнөх юм. Удирдлагуудын дахиад тэр дотоодын төлөвлөлт гараад ирнэ. Төлөвлөлт холдохороо одоо үйл ажиллагааны үр дүн төдий холддог. Чанар мууддаг. Ойрхон маневртай зөв хийгээд тэгээ багштай болон холбогдох хүмүүстэй хүндрэл багтаа ингэж одоо төлөвлөлтийг хийх юм бол төлөвлөсөн ажил үр дүн төрдөг. Тэгээ энэ одоо багш ажилчдаа сонсъё, захиралтай загтал бичээрээ аяныг зохион байгуулснараа бид нар бүх хүмүүсээ мэдэж авсан. Ингэснээрээ бид нар тэр аль салбар руу ямар ажлыг чиглүүлж хийх ёстой юм бэ гэдгээ тооцоолоо олж байгаа. Тэр энэ зөвхөн захирлын зохион байгуулж байгаа ажил учраас бүх нууцлалыг би өөр дөр хадгална. Тэр үнийг яаж бичсэн байх нь хүнд ч хамаахгүй. Тэндээс бодлогоо гаргаж ирнэ. Эцэг эх рүү тухайн анги руу чиглэсэн ийм л ажлыг хийх юм байна. Багш нар руугаа чиглэсэн арга зүйн хувьд эсвэл одоо зан суртахуун, ёс суртахууны хувьд ч юм уу одоо багш нар руугаа чиглэсэн ийм нэмэлт сургалт үйл ажиллагаанууд аль чиглэлийн байх юм бэ нөө? Тэ? Харилцан хандлага юм байна уу? Ёс зүйтэй холбоотой байна уу? Мэргэжил чадварыг дэвшүүлэх юм уу? Энэ бүх зүйлүүдээ мэдэж ав. Хүүхдүүд хүртэл ингээ сайхан хэлээд өгдөг. За ийм багш нар тэгж ажиллаж байна. Энэ мэргэжлийн багш нарт бол одоо бас анхааруулж хэлэх хэрэгтэй. Эсвэл багшаа солиё. Эсвэл одоо энэ төрөлжсөн сургалтын дээр бүр ийм илүү зүйлүүдийг бид нар тэлж өгөөч гэдэг юм маш гоё юмд орж ирж. Тэгээ энэ бүх зүйлээс гарсан энэ загтлуудыг чиглэлүүд нь бүр ингээд тодорхой бичээд өгчдөг. Яг энийг ингээд тэр нь сургуулийнхаа бодлоготой уялдахаар. Тэгээ тэднийг дараа нь яг өөрөө гардаад суухад би нэг сар орчим нэгтгэж байна. Бүгдийг яг өөр дээр. Тэгээд хүүхд рүүгээ чиглэсэн ажлаа ингэж хийх, багш руугаа чиглэсэн ажлаа ингээ, багийн менежер рүү ингэж ажиллая, дунд руу ингээ, ахлах руу ингэж ажиллая, ажилчид руугаа ингээ, мэргэжлийн багш нар руу ингэж ажиллая, анги өдөртсөн багш нартайгаа ингэж ажиллая. Энэ өөр арга баг. Эцэг эх рүүгээ ингэж ажиллая. Ингээд бүх юм тодорхой болоод ирэхээр зэрэг одоо ингээд аливаа үйл ажиллагааны үр дүн яагаад сулрдаг гэхээр би бодохдоо төлөвлөлт үл ойлголцлоос болдог.
аливаа гинтхэн цаг нь тулсан ажлуудаас болоод хүмүүс бохимддог бүх салбар адилхан багш нар ч гэсэн адилхан. Тийм учраас бид нар энийгээ тодорхой гаргаад тэгээд төлөвлөлтөө багш нарын зөвлөгөөний хурлаараа бүгдээрээ гар өргөж батлуулаад ийм л ажлыг чиглэлд дээр бүгдээрээ хийцгээе. Ингээд сургууль нь ингэж дэмжиж туслая. Захирал нь ингэж туслая. Удирдлагууд нь ингэж дэмжиж гэдэг тийм. Тэгээд ингээд мэдээж одоо хувь хүний одоо амжилт бүтээл санал санаачлах нь чухал болохоос биш үр дүн гаргахад хамт олонны давуу тал тэр олон сайхан багш нар ажилчид эцгийг сурагч би бол одоо тэр олон сайхан хүмүүсийн одоо миний санаачилсан ажлыг дэмжиж өгсөний одоо ач холбогдол буйнаар тэр үйл ажиллагаа маань хэвссэн гэж боддог. Би бас энийг бас хүмүүст хүргэх хийсэн гэж боддог. Харин танаа подкаст хамт олонд бас баярлж байна те. Яагаад гэвэл бид нар ингэж харилцсан туршлага солилцдог юм одоо дутагдаад байна. Хуучин социализмын үед одоо улсын бүтээлч багш нарын зөвлөгөө гэж болдог байсан. Тэр бол одоо жишээлбэл булганы эренчин дорж тайлбартаа засгалын. Увсын одоо гомбож яв. За тэгээд тэр өмнө говийн мөнх далаа. Дунд говийн дамдинж яв. Сүхбаатарын шар хүүхээ тэргээд ингээ бүр монголчууд амтхаа байц тайлбартаа засгалын аргаар бага энгийн одоо булганы бас мундаг багш байгаа. За ингээд гих мэтлэнгийн энэ олон туршлагуудаар ингэж бусдад яаж удирдах ажилтан яаж багш нар ийм амжилтанд хүрээд байгаа юм бэ гэдгийг бие биетэй хуваалцдаг байж. Одоо цагт бол тэр жоохон хомсдоод юм би харж байгаа. Ягаад гэвэл сургууль дээр манай захирлууд удирдлагууд маш гоё менежмент байгаа. Өөр хүн болгоны арга барил гэдэг чинь их чухал. Тэгэхээр тэр хүмүүс өөрийн сайхан арга барилаар энэ сургуулийг боловсролыг анхан шатанд нь өдийт хэрэгтэй авч явж байгаа. Энэ хүн цаг үед. Тэгэхээр тэр хүмүүст байгаа тэр нандин туршлагыг бид нар бусдад хуваалцаж мэдээж орон зай байршлын хувьд өөрчлөсөн тэндээс санаа авч арга барилын хувьд ялангуяа залуу одоо захирлууд удирдах ажилтнууд бол одоо насан туршдаа бас суралцахгүй л одоо энэ нийгэмд бид нар хуучны аж ахуйн ажил хариуцдаг байсан захирдаас өөр захирал болчиход байна. Аж ахуйн ажил нэмэх нь сургалт. Сургалтаа мэдрахгүйгээр очноо мэдрахгүйгээр бүх зүйлд мөнгө гэхээсээ цалин гэхээсээ илүүтэй сэтгэл зүрхээ зориулдаг ийм хүн л одоо хамгийн чухал болоод байгаа. Тэгэхээр би энэ туршлагыг бол одоо бас ингээд олон хүнд хүргэх хийсэн санал тэдрээсээ бас сонсох хийсэн. Энэ миний санаачилсан ажлыг та нар хэрэгжүүлээд үзээч. Та нар яаж илүү гоё сайжруулах боломж байна вэ? Тэгвэл хэдүүлээ ингээм хамтдаа бие биенээс харилцсан суралцъя гэдэг ийм имийг нэгж дээрээ хийх нь чухал юм аа л гэж би бодоод байна. Тийм ер нь Заланбаатар захирал маань өөрөө бас их алсын хараатай миний мэдхийн нөө соос гээд цахим системийг та бас танай сургууль анх хийгээд айгүй олон сургуулиудад туршлага хуваалцаж ирсэн шүү дээ. Та ер нь соос гээд цахимыг ер нь яаж харж анх эхлүүлж исэн бэ те? Таны алсын хараа мэдээж хэрэгжээд явж байгаа. Гэхдээ яг анх эхэлж исэн үед тэр чи одоо ковидын өмнөх үе шүү дээ. Ер нь цахимыг хүмүүс нэг хэрэглэдэггүй байх үед л та хэд маань харцсан явж исэн шүү дээ те? Тэр талаараа дурсвал би одоо бүх ажилласан байгууллага хамт олон удирдлагууд багш нар тухайн үеийнхээ хүмүүст насан туршдаа баярлж явдаг. Түрүүний миний ажлын гараагаа эхлээд одоо хүртэл яваа. Эндээс би маш их зүйлийг сурсан. Хүн болгонд дандаа арга барилууд байдаг. Тэднийхээ одоо сургасан арга туршлагаас би өдий зэрэгтэй сайхан яваа гэж боддог. Тэр дундаасаа миний хамгийн гайхалтай орон зай бол яа харахгүй 23 дугаар сургууль. 23 дугаар сургуульд бид хамтдаа дандаа өмнөх ирээдүйг хардаг байсан. Бидний санаачилсан ажил болгон одоо Монголын боловсролд хүссэн үсээгүй орж ирээд байгаад нь бид нар баярлалтай. 2015 оноос бид нар дотоод database системээрээ анхны боловсролд ямар ч тийм цахим юу байхгүй үед бид нар багш нарынхаа мэдээлэл технологийн чадварыг хөгжүүлж энгийн дотоод сүлжээгээрээ багш нараа бэлтгэж хичээлийн бэлтгэлээ хэрхэн хийх вэ? Ойр зургийн одоо ийм нэгтгэлүүдийг тавих нэгнээс тэр дотроос одоо өөрсдөө бие биенээсээ харилцсан суралцах тийм энэ боломжуудыг бас өргөжүүлээд
ингээд явсан дэлхийн дэвшил болсон сургалтын мэдээлэл технологийн Moodle системийн 300 гаруй одоо үн төлбөргүй боловсрал зориулсан контентаас сэдвүүлээд ингээд одоо тухайн үеийн Кован гэж бас мундаг багш байсан. Одоо Солонгос руу яваад удсан байна да. Тэгээд багш битээр санаачлагыг гаргасан. Ингээд цаахан хий, сургуулаа ийм болгоё, боломжууд ямар байна уу? За багш нараа хөгжүүлэх, чиглэлүүдийг яаж хэрхэн тодорхойлох, удирдамжийг яаж гаргах, яаж хөнгөн хэлбэрээр нэг зохион байгуулах, энэ арга барил механизм бүх зүйлүүдийг бол цэвэр одоо би өөрөө барьж ингэж хийгээд тэгээд үндсэндээ одоо 2018, 17, 18 оноос дахиад өргөжөөд Moodle рүүгээ ороод ингээд платформуд олон контентээр ажиллах багш илүү ийм гоё хурдтай бие биенээсээ хөгжих олон одоо контентуудыг сургалтандаа хэрэглэх арга барилуудад суралцах тэгээд шалгалтжуулах нөгөө бичих цаасыг хялбархан технологи руу шилжүүлэх гээд яриад байгаа юм чинь тэр үед хийж. За тэгээ улсын хэмжээний ирж байгаа сургуулиудад туршлагаа түгээх, танилцуулах, тэдрээсээ бас зөвлөгөө авах. За тэгээ боловсролын болон одоо дээд чатны байгууллага бүр их хурлын гишүүд эдрийг урьж өдрөд одоо үзүүлж исэн тухайн үед одоо манай учрал сайд эдэр ирж исэн санаж байна. Энэ хүмүүстэй танилцуулж ингээд илүү тийм ийм дэвшил байна шүү, энийг хийчлээ, энийг боловсрол цааш нь өргөжүүлэх шаардлагатай гэдэг анхны суурийг гаргаж ирсэн. Тэгээ одоо тэр бол өргөжсөн байна. Дараа нь ихтэй сургуулиуд гэдэг ингээд бас хөдөө орон нутгийн сургуулиудад ингээд туршилтаар бас тэрийг бас хийж үзэж те ер нь бусад сургууль тэр нь болох юм байна уу? Яавал илүү хялбар багш нартай одоо хүндрэл учруулахгүй болох нь уу? Яаж энэ бичиг цааснаас хялбар юу хөнгөлж өгөх үү? Ачааллыг багасгах уу? Энэ зүйлүүдийг хийсэн. Тэгээ энэ бол одоо ерөөсөө өгсөн үсээгүй бүх сургуулиудын хэрэглээ болцсон. Энэ тэрний суурь нь тавигдсан байна гэж харж байгаа. Тэгээд дээр нь бас тухайн үед Дэлхийн номын сангийн Коха гэдэг систем. Тэр системийг бас одоо хайж олж анх удаа 23 дугаар сургуульд бас суурийг тавьж ирсэн. Тэр системээр дамжуулж 23 дугаар сургууль өөрөө 6 хэл үздэг. Тухайн орны номын саналуу нь нэвтэрж ордог. Эндээс байгаа орон зайгаас нэвтэрж орж тэр номын сангаас одоо дутаа комик гэдэг юм уу тань мэдэх хүн хэрэгцээтэй мэдээллийг авдаг. Дээр нь одоо номын санд байгаа хүүхдүүдийн номын нөөцийг одоо өргөжүүлэхийн тулд санал асуулгын хэсэг дээрээ хүүхдүүдээс санал авдаг байсан. Бид нар зүгээр нэг ингээд номын сангаа нэг баах ийм номлол дүүрэн байх хэрэгтэй гэдэг биш. Тэр хүүхдүүд орчин үеийн хүүхдүүд ямар номыг сонирхоод байгаа, юуг сонирхдаг болсон байна. Гээд ингээд үзэхэд бид нар тэр хүүхдүүдийнхээ хэлсний дагуу номын фонд өргөсгсөн. Нацаг доржийн номын сан, Улаанбаатар номын сан гэдэг энэ хүүхдтэй холбоотой номын байгууллагуудтай холбогдож гэрээ контракт байгуулж хүүхдүүд сургуулиасаа шууд линкээр дамжиж тэр номын сангуудаас номоо уншдаг. Энэний суурийг бас эхлүүлж исэн. За 23 дугаар сургуулийн хүүхдүүд гадаад хэлний сургалттай учраас сурагч солилцооны урт багийн дунд хугацааны хөтөлбөрөөр гадагшаага их явдаг. Тэгэхээр тэр нь тодорхой хэмжээний сургалтаас одоо тасалддаг гэсэн үг тий хоцрогдол үүсдэг гэсэн үг. Тэрийг манайх тэр системээрээ бас шийдэж ирсэн. Тэгэхээр одоо тэр байгаа орон зайгаас кодоор нэвтрээ өнөөдөр танаа ингэж юу орж ин тэрийг шууд хардаг. Шалгалт өгөхөд шууд зэрэг өгдөг. Ийм дэвшлүүдийг хийсэн нь бол одоо бас ингээд Монголын боловсролд орж иржээ. За тэгээд мэдээж одоо энэ сургалтын ур чадварыг нэмэгдүүлэх баг дундын залхамж холбоо гэж яриад идэг. Гэтэл яг энэ багш нарыг яаж гоё юм хамтаж мэрэгжлийнхэн хувьд өсөн дэвших тэгээ хоорондоо ийм уялдаатай энэ агуулгын залхамж холбоог яаж нэгтруулах хэрэгтэй гэдэг дээр бид нар бас энэ нэг баг нэг арга зүй гэдэг ийм ур чадварын уралдааныг анх зохион байгуулж ирсэн. Тэрийг маш олон хүнд үзүүлсэн. Тэр бидний тэрний дараа бас энэ нэг багийн одоо илтгэлийн ч юм уу энэ бүх зүйлүүд дээр бас тэрний санаа нь бас гарцсан явж байгаа юм билээ. Гэх мэтлэнгийн ингээд тэгээд тэр эцэг эхчүүдэд өгж байгаа тэр одоо
хамтын ажиллагаа тэр сонсдог нөгөө түрүүний ярьсан тэр захиралдаа загтламждаг аяны зүйлүүд байж гэн тий. Тэгээ хүүхд рүү чиглэсэн маш том ажлуудыг хэдэр хийсэн нь өнөөдөр бас Монголын боловсролд бас түүчилж чадсан байна гэж. Тэгээ удирдах хүн бол эндээс би харахаар ер нь одоо сэтгэлийг сайхан зориулах хэрэгтэй юм байна. Бүх зүйлд өөрөө асар их хөгжих хэрэгтэй, өөрөө асар их зүйлийг унших хэрэгтэй, судлах хэрэгтэй. Маш олон зүйлийг харьцуулах хэрэгтэй. Тэгээд багш нарыг хүндрүүлэхгүй, чирэгдэл учруулахгүй яаж ойлголцсноо тэрнээс үр дүн гардаг. Бид нар тэрийг тех хэвээр энийг ингэх хэвээр багш нартай ачаалал өгөөдөж болохгүй. Тэд нар маань бас өөрсдөө сургалтын үр дүнгээ үзэхийн тулд асар их бэлтгэлийг хангаж байгаа. Төлөвлөлтөөсөө эхлээд ээлжид хичээлийн хэрэглэгдэхүүнээс эхлээд маш их хүндрэлтэй цагийг туулж байгаа. Тийм учраас бид нар багшийн хийж байгаа ажилд нь сургууль ямар дэмжлэг үзүүлчихвэл багш илүү хялбархан бөгөөд яг үндсэн ажлаа хийх вэ гэдгийг л болох хэрэгтэй юм байна гэж хараад байгаа. Тэгэж хийж чадсны үр дүнд өнөөдөр тухайн тэр одоо сургуулийн багш нар бол үнэхээр өндөр түвшинд өөрсдөө хөгжсөн. Маш олон сайхан баярлалаа гэдэг үгийг манай удирдлагын багууд бол одоо сонсч ийсэн. Одоо ч гэсэн үргэлжлээ явж байна. Би бас тэрэнд баярлдаг. Ойлголцлоо бид нар яагаад бусад сургуулиуд ижил төвшний миний найз нөхдүүд багш нараа юу ч тийм хийдгүү гэж шүү дээ. Энэ ямар амар удирдлага одоо бидний тамалж штэ гэдэг үзэлтэй хүн ганц нэг байсныг сонсч л байсан. Хүн болгоныг бид живэд болох. Гэхдээ тэр аянда аливаа ийм зөв хөвшөөд тэгээ хүмүүсээ сонсоод тэдрээсээ гарсан саналын гоё ингэж нэвтрүүлээд засан сайжруулад тэгээ дараагийн жил яг хүмүүстэй тохирсон тэр хүнлүүгээ л чиглэсэн тэдрэл үр дүнгийг гаргана шүү дээ. Тэгэхээр багш нартай чиглэсэн багш нарын ямар ачааллыг багасгасан яавал багш нар зүгөөрөө нэг гэдгийг сонсоод хийгээд ирэхээр өссөн хүсээгүй бид нар багш нарыг шаардах шаардлага болдог. Хизээд өгнүүлдэг. Эннийхээ үр дүн яаж гаргадаг юм? Хаана нь удирдлагууд үзчих хэвтэй, мэдчих хэвтэй. Бид нар одоо ингээд өрөөндөө дуудаал багш нарыг за ингээд хамаг дараал сургалтын хөтөлбөрийг батлаад тэгээд нөгөөдөл нь за батлуулсан чи болоогоо сэпнийхөө мухартай байж хайчдаг үе байсан. Тэдрийг бид нар шууд онлайнаар өгөөд өөрөө гэртээ чөлөөтэй байх хүссэн газараасаа багш нараа хийсэн ажлыг хянаал тэгээд зөвлөмжгсөн хэсэгт нь миний багш нэг ийм сайжруулж байгаа эн чинь болж байна эн чинь тэгж байна шүү гэж хэлж өгöd нөгөөдөг чинь сайжруулаад заавал бид нар өөр дээр авчрах шаардлагагүй. Гэх мэтлэнгийн ингээд багш нараа ингээ үүдэндээ очирлаа за одоо удирдлын дүн гарч байгаа айлээ ажлын чинь дүгнэн гээд ингээд баахан багш ингээд өмнөө овооролцсон социализмын үед бид нар одоо тийм л байсан. Хуваарийнхаа дагуу одоо байгалийн ухааныхаа орж ирэх шиг 10 хэдэн багш ингээл гоё одоо за бид оржийн дараа орон дулмаагийн дараа орно гэж зогсож идэг. Тийм байхгүй. Тэгэхээр энэ бол хөгжил дэвшил юм аа. Тэгэхээр энэ шинэлэг санаачлалыг гаргаж байгаа олон сайхан захирлууд байгаа. Тэгэхээр тэр захирлуудын энэ гоё шин санал санаачлагыг өнөөдөр бас боловсролын салбар руугаа бас түгээх ажлууд маш чухал байгаа дээ. Энэ бас чухал ажил байна гэж харж байгаа. Тий. Тэгээд танаас хоёулынгийнх нь яриа ер нь дуусах тийшээ хандж байна. Тэгээд боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар удирдах ажилтнуудаа зориулаад хэдүүлээ одоо юун дээр илүү анхаарал боловсрол маань илүү сайн болох вэ гэдэг талаас нь таныг сайхан уриалга хэлээсчээ гэж хүсэж байна. Тэгээ мэдээж одоо хүнд цаг үед цалин мөнгөтэй нийгмийн асуудал бас жоохон хүндрэлтэй бас улсын их орны байдал хүндж байна тий. Бид нар яг энэ төр засаг дээд чатны байгууллагынхаа зовлон бэрхшээлийг ойлгоод тэгээ яг энэ эзэмшсэн мэрэгжлийнхаа төлөө сэтгэл зүрхээ зориулаад цаг наргүй ажиллаж байгаа одоо цагийн багш удирдлагуудыг бол үнэхээр их одоо баярлалаа л гэж хэлмээр дахин баярлалаа л гэж хэлнэ. Тэд маань одоо мэдээж хүндрэлтэй байгаа ч гэсэн би багш мэрэгжлийнхаа төлөө сайхан цаг ирнэ. Сайн цаг ирнэ штэ цалин нэмэгдэн штэ. Бидний одоо орчин орон зай илүү сайжирна штэ гэдэг гоё нэтгэл үнэмшлийн дор ажиллаж байгаа энэ олон багш нараа хараад бол үнэхээр би бас огшиж явдаг. Ер нь цаашид бол бид нар ингээд сургуулийн удирдлагуудыг багш нараа бол биенээ маш сайн ойлгох ёстой. Харилцсан бид нар олгоо хагаруулж тогоон дотроо гэдэг. Сургууль дотроо удирдлагууд багш нар
нэгдмэл, нэг зорилготой, тэрнийхээ төлөө цаг хугацаа бүх зүйлээ зориулдаг, нээлттэй байдаг. Тэгээ өөрсдийнхөө хамгийн гол зүйл тухайн сургууль болгоны онцлог тохирсон алсын хараа, зорилгоо маш зөв тодорхойлох. Бид юунд хүрэхин төлөө ажиллаж байгаа юм? Энэ зорилго байгаа нөхцөлд салбар болгоны хүмүүс би тэнд очих гэж байгаа штэ гэж зорилготой болсон нөхцөлд хамт олон илүү нэгдэж чадна. Зөвхөн би энэ хичээлийг заагаад цалингаа аваад би зөвхөн ийм л хүн гээд явж явах юм бол хизээч нэгдэхгүй. Тийм учраас энэ зорилгоо сайхан болгох, тэгэхээр үнэт зүйлсүүдээ их тодорхой болгох хэрэгтэй байна. Би эндээс ингээ харахад сургуулиудаа ингээ харахад сургуулийн аливаа байгууллагын сургуулийн соёл гэдэг имийг илүү сайн төлөвшүүлэх хэрэгтэй байна. Энийг бас дахиж эргэж манай удирдлагууд бас сайн хараарай. Сургуулийн үүднээсээ ороод мэдлэг хүндлэх зүйлээсээ эхлээл тэгээ сургууль болгонд байгаа үндэс зүйлсүүд итгэл үнэмшлүүд, харилцаа хандлагууд, зан үйлүүд энэ бүх зүйлүүдээ бид нар үндэс зүйлээ тодорхойлцохоор эннийхээ төлөө хүн болгон зориол ингээд нэгдмэл зорилгоор ажиллах юм бол өнөөдөр бас болохгүй зүйл байхгүй тий ийм зүйлүүд байж байгаа. Тэгээд мэдээж одоо боловсролын салбартаа хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа ялангуяа удирдах ажилтнууд, өнөө цагийн удирдах ажилтнууд бол яа харахгүй нэгжрүүгээ, хүнлүүгээ их ойрхон ийм байхгүй бол болохгүй байгаа. Тэгээд төлөвлөлтөө сайн хийдэг. Альва юм бол төлөвлөлт байгаа. Төлөвлөлтөө сайхан хийдэг, хэрэгжилт зохион байгуулалтаа маш сайн хийдэг, хяналт шинжилгээгээ зөв хийдэг. Тэгээд засан сайжруулах ажлуудаа гаргаж ирж чаддаг. Өөрөөр хэлбэл одоо сүүлийн үед менежментээр яриад байгаа энэ асуудлаа тодорхойлох гэж яриад. Сургууль болгон асуудлаа зөв тодорхойлох хэрэгтэй. Тухайн жил болгоны одоо сургуулийн грант дизайн төлөвлөлтийн энэ загварыг сургууль яг хичээлийн жилийн төгсгөлд хамтдаа байжгаад багш нартайгаа эцэг эхтэйгээ хүүхдүүдтэйгээ миний түрүүний яриадсан тэр туршлага арга барилын хамтдаа гүйцэтгэж хийсэн зүйлүүдийг хийгээд хичээлийн жил дуусахад одоо яг дүгнэлтээ хийгээд бидний энэ жилийн хийсэн үйл ажиллагаанаас одоо эх хичээлийн жил хэдүүлээ чиглэл болгон дээр ямар асуудлууд бидэрт үлдв, юугаа сайжруулах уу, эсвэл юугийн шинээр эхлэх үү. Ингээд тойроод яваад хат бол ингээд бүх зүйл сургуулиуд маш гоё үр дүн төрнэ гэж бодож байна. Тэгээ нийт одоо сургуулийнхаа удирдлагууд ачааны хөндийг үрж байгаа. Тэгээ намаргүй цаг үед те нийгэмд бас ингээд бас чичлүүлээл бид нар явж байгаа. Гэхдээ мүд эцэг эхчүүд маань гоё сургуулаа ойлгодог болж байгаа. Илүү ойлгоно. Тэгэхээр бас эцэг эхчүүдтэй бас уриалмаар байна. Сургуулаа илүү ойрхон бай сургуультай багш нараа хайрл, аливаа асуудлыг сургууль дотроо хэдүүлээ хамт шийдчих. Эхлээд. Яам тамгын газар эсвэл хууль хяналтын байгууллага руу гүйгээ явчихаас өмнө сургууль дотроо яваад хэдүүлээ чиний л таны л хүүхдийн сурж байгаа шүү дээ. Тэгэхээр гэрте ойрхон сургууль хамгийн ойрхон сургууль гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр олон төрлийн сайн муу сургуулийг толгоогоо гачлахад зовоохын хооронд яг өөрийнхөө гэрте ойрхон сургууль хүүхэд ачаалал бага аав нь эрүүл мэндийн хувьд ч гэсэн одоо энэ төгжээнд хичнээн одоо яарамгаас энэ төвийн сургуульд ирлээ гэхэд тэр хүүхэд зүгээр сэтгэл санааны болон ингээд бие махбод яваад асар том дарамтанд орж байгаа байхгүй. Тийм учраас гэрте ойрхон сургуулийг сонгоод эргэлзээ байхгүйгээр тэр сургуулийнхаа төлөө сэтгэл зүрхээ зориулаад сургуультайгаа багштайгаа хамтраад хүүхдээ яг анханаас нь шатнд нь яагаад 1-ээс 12 дугаарын хүртэл байгаа юм. Тэр шат болгонд нь одоо сэтгэлийг зориулж хамтдаа ажиллах хэрэгтэй. Одоо манай эцэг эхчүүд чинь 1-р ангийн цагаан толгоон баяр хүртэлгүй гой зүтгэж байна. Ерөөсө хамгийн боловсролын чухал үе тэнд байна. Ерөөсө завсаргүй ажиллаж байна. Ирлээ хичээлийн дараа тарлаа, авлаа хүүхдээ хийх ёстой юм хийлгэлээ жинхэнэ хамтраж ажиллаж байна. Би тэгээ одоо төгсөлтийнх нь Эрдмийн баяр дээр нь хэлдэг эцэг эхчүүд. За миний эцэг эхчүүд та нар яг энэ 1-р ангид ингэж зүтгэсэн шигэ бүх ангид ингэж зүтгээрэй эцэгчүүдээ. Тэгвэл та нар сургуулаа илүү гоё ойлгоно. Илүү та нар хүүхдэд ажиллах арга барилаа мэдэрнэ. Илүү та нар одоо энэ хүүхдийнхээ хөгжилд гарч байгаа тэр өөрчлөлтүүдийг мэдэрнэ. Илүү танай гэр бүлд баяр баясгалан ирнэ гэж хэлдэг. Багш нарыгаа бол одоо та нар за энэ цаг үед маш гоё бай цалин бол удахгүй нэмэгдэнэ тий. Цалингаас илүүтэй бид нар гоё үр дүнгээ өгье. Өнөөдөр бас багш нарт зөндөө боломжууд нэгдсэн байна. Чадвартай багш нар бол хичээлийн бус цагаар одоо тий маш гоё энэ
онлайнаар сурдаг ийм сургалтууд бэлэн болсон байна. Хүүхдүүдэд одоо эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэдэг юм уу? Мундаг чадвартай олимпиад уралдаанд бэлтгэдэг юм уу? Энэ чадвартай багш нар бол энэ цагийн хуваарлтад зөв хийх юм бол бас боломжууд дүүрэн байна. Тийм учраас бас багш нарыгаа бас ингээд энэ цаг хүртэл энэ боловсролын салбараа мэрэгжлээ хүндэтгэж ирсэн тэрэн шиг бас энэ сургуулийн удирдлагуудаа бас их хайрлаарай гэж хэлэх гээд байна. Сургуулийн удирдлагууд хэзээ ч буруу зүйл хэлэхгүй. Тийм учраас сургуулийнхаа удирдлагуудад асуудал байвал нийн уугүй хэлж байна. Энэ ирээдүйн эзэд зөв соёлтой боловсон ийм гоё эрүүл Монгол хүн гэдэг байгаа шүү дээ. Эрүүл Монгол хүнийг бид нар бий болгохын тулд энэ нэгжид ажиллаж байгаа бүх хүн өөрөө гоё эрүүл сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Энэ бид нар бусад салбарынхан бусад иргэдээс ялгарх онцлог нь энд байгаа. Тийм учраас боловсролын салбарын багш ажилтнууд ч гэсэн үнэтэй хүмүүс, багш ажилчид, сурагчид, эцэг эхчүүд тэгээ удирдлагууд энэ бүх хүмүүс гоё ие хичээж илүү бие биенээсээ туршлагаа солилцож илүү сэтгэл зүрэхээ зориулж гэмээр дараагийн үр дүн тэр хэмжээгээр үнэлэгдэх болно. Миний сургууль гоё байна гэж үнэлэгдэх тусам тэр хүн өөрөөрөө омогчих цаг ирнэ. Та сэтгэл зүрэхээ гаргахгүй бол таны жижигхэн хүчээс дутагдаад тэр үр дүн дутуу байсан байж болно. Тийм учраас нэг нийтийн төлөө, нийт нэгийнхэн төлөө гэдэг шиг ингээд нэгийгээ гоё аваад замдаа нэгийгээ хаяхгүй ингээд энэ боловсрол хэмээх тэр алсын оргил өөд хамтдаа гатгсан гар шиг зүтгэцгээе л гэж уриалъя. За баярлалаа. Үнэхээр таны ирээдүйн ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Баярлалаа. Танай подкастын хамт олон ч гэсэн дахин баярлалаа. Мэдээж энэ бол бас их би гэхээсээ илүүтэй хүний одоо энэ 30 гаруй жил ажиллаад ирэхээр хүнд заавал нэг туршлага сууж байгаа. Хүн болгон суус. Тэр туршлагыг бусдад түгээнэ гэдэг нь энэ маш чухал сэдв гэж би харж байна. Маш чухал зүйлийг барьж аваа. Тэр дундаа сургуулийн захирлуудад тулгарч байгаа бэрхшээл зовлонг бид нар одоо энэ магадгүй маш олон захирал, маш олон удирдлагууд ингэж харилцсан бие биенээсээ суралцаж, арга барил нь өөрчлөгдөж, боловсролын салбарт гарч байгаа асуудлууд бүгд арилж, хүн болгон хичээж, энэ боловсрол чи ийм гоё болж байгаа юм байна штэ гэдэг тэр одоо итгэл үнэмшил бас өөрт нь бас ирч хүчийг бэлэглэх юм нэвтрүүлэг болж одоо өргөжих болтугай гэдэг эрүүл өргөе. Баярлалаа.